За хэрхэн турах вэ гэд бодож байгаа бол та энэ бичлэгийг үзээд одоо миний хэрхэн өөрийнхөө жингээ энэ олон жил одоо хадгалсан маш энгийн аргыг сонсоорой. За миний хувьд болохоор анх 10 жилд байхдаа одоо 9 10 дугаар ангид байхдаа 48 кг жинтэй байсан. За тэгээд яг энэ жингээ бол би ерөөсөө өнөөдрийг хүртэл хадгалсан. За сүүлийн 2 жил бол би жимд явж эхэлснээсээ хойш 2 кг булчингийн масс нэмээд одоо жим маань 50 кг. За би бол ерөөсөө тэгээд хоолоо хордог ч юм уу маш тийм хүчтэй одоо хоолны дэглэм барьдаг тийм хүн бол ерөөсөө биш. Маш ингээ миний өнөөдрийг хүртэлтэй одоо өөрийнхөө жингээ ингэж хадгалж байгаа хамгийн гол нууц бол би маш их алхдаг. Өдөрт 100000 степийг бол степсийг бол хийдэг. За амралтын өдөр бүр заримдаа 20000 хийчдэг байгаа. За тэгээд ерөөсөө хин дэлгүүр явах уу, хин гараад юм аваад ирэх үү гэдэг юм дээр би дандаа гараа өргөдөг. Одоо ерөөсөө ингээд нөө гэрийнхаа одоо хүүхдэн юм шиг би ингээ бүх юмдаа гардаг. За би дэлгүүр яваад ирээ, би гүгээд ирээгээд. Тэгэж ингэж өөрийгөө юм хөдөлгөөнтэй байлгаж жингээ барьдаг гол нууц маань. За хоёрд гэх юм бол ерөөсөө хоолоо хасдаггүй. Хүссэн үедээ заримдаа би пицца авч идэнэ. Гэхдээ их тохиолдолд 70-80% нь аль болох эрүүл хоол идэхийг хичээдэг. За ер нь бол бид нар нөгөө хоолндоо нэг гурил бол хэрэглэдэггүй. За гоймоо авах юм бол нөгөө back weight гэдэг нь болохоор манайхаар болохоор нөгөө бор будаагаар хийсэн гурил юм байлээ. Тим гоймонгоор хоолоо хийчдэг. Ихэвчлэн бор будаагаар бас хоол хэрвээ будаа хэрэглэх бол. Гэхдээ ер нь бол бараг л ногоо мах хоёр идчихдэг байхгүй юу. Гэхдээ хэрэглэх үедээ бол ийм зүйлээр орлуулад хэрэглэждэг. За тэгээ манай Австралид бас одоо жишээлбэл back weight ахаад ийм бор будааны гурил гэж байдаг. Чит бистэй одоо вандууны гурилтэй бүх төрлийн ийм одоо яг нөгөө нэг гурилны оронд орлуулад хэрэглэж одоо бидэрт илүү уург өгөх ийм зүйлүүдээр орлуулад хэрэглэждэг. За бас одоо чихэр шоколад ч юм уу те хасахгүй. Гэхдээ би шоколад аваад идэхээр болвол ер нь бол 80-аас дээш хувьтай хар шоколад авч иддэг. За тэгээд хэрвээ одоо бичээн идмээр санагдах юм бол манай бас австрал сахаргүй бичээн гэж байдаг. Ерөөсөө ингредиентийг уншаад сахар 0, альсвал ядарч нэг 5 грамм ч юм уу гэсэн иймэрхүү грамм одоо сахарын орц багтай бүтээгдэхүүнийг ер нь бол аваад сонгоод хэрэглэдэг гэсэн үг. За тэгтээ мэдээж хэрэг заримдаа бид нэр гадуур гараад хоол идмээр санагдана. Зүгээр хүснээрээ идэнэ. Зүгээр л хоолын эзнийхэн дараа хоолоо сайн шингээчихэл хэрэгтэй гэсэн үг. Тийм. Тэгэхээр ерөөсөө ийм энгийн аргыг хэрэглээд ахал юм бол хүн бас ерөөсөө таргалдаггүй. За тэгээд бас миний ингээд нөгөө олж сонссон өөр нэг зүйлүүд юу байдаг вэ гэхээр одоо би мэдээж хэрэг заримдаа бас гоё капкейк те одоо үнэхээр зөөр ингээ гурил сахар хийсэн ч юм уу тийм торт энэ төр идмээр санагдана те гэх юм бол би тэрнийхээ араас нэг одоо цааны одоо нөгөө 250 грамын одоо усан дээр нэг цааны халбаг алюминий цуу хийгээд тэгээд уучдаг байгаа. Аль эсвэл чихэрлэг юм гэх юм бол араас нь цэвэр пробиотиктэй ямар ч сахаргүй тараг уучдаг. Энд чи өөрөө нөгөө бидний цусны одоо сахарын хэмжээг ингээд огцом өсгөөс хамгаалт юм байна. Ер нь бол тэр нь л аягүй чухал юм байна л та. Аль эсвэл хоол идчих байхдаа бас би нөгөө цагаангаа хажуугаар нь байнга хэрэгэлдэг. Тэгээ бүр нөгөө цагаангаагаа турмериктэй яг нөгөө нэг юм оргиор нь аваад тэрийг миксердээд дээр нь одоо юу гэдгийг те лимон жуус энэ төр хийгээд ерөнхийдөө ус хийгээд шүүсийн ерөнхийдөө хөлдөөгөөд хөрөгчөндөө тэгээд заримдаа ингээд нэг тэм гиз дүүрэх ч юм уу мэдрэмж төрөх юм бол тэр одоо хөлдөөсөн одоо куб хэлбэр болгоцсон байгаа жинжертэй хөлдөөсөн зүйлээ аяг усанд хийгээд бас тэрийг ингээд уучдаг. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү байдлаар жингээ барьдаг. Ерөөсөө нөгөө ямар ч хоол энэ төр хоригддаггүй те аль болох ер нь хоолныхоо 70-80% нь эрүүл орцтой хоол идэхийг хичээгээд тэгтээ мэдээж ирэх ямар нэгэн баяр ёслол ер нь гарч орох юм бол нэгтэй хүний дундаа би ийм ч юм мэддэггүй тийм ч юм мэддэггүй гэхгүйгээр аль болох идчихэд эдснийхээ араас цэвэр тараг уучдаг ч юм уу эсвэл одоо нөгөө араас нь алюминий цуутай ус уучдаг ч юм уу иймэрхүү байдлаар нөгөө цусныхаа сахарыг юусоо ингэж өсөж хэлбэлцгээс ингэж өөрийгөө хамгаалцдаг тийм байгаа. За тэгээд ер нь бол хоолоо идэхдээ аль болох ногоогоо төрүүлж идээд араас нь мах буюу уургаа идээд тэгээд гурил будаагаа идээд тэгээд ер нь аль болох хүүхдтэй ч гэсэн зөвлөдөг. За чихэр идэж болно. Чихрээ идэхдээ хоолныхаа дараа идэрээ аль болох өглөөгөр биш хоолны дараа идэх хичээгээрээ охиндоо ч гэсэн манай энд ингээд эрүүл сахаргүй чихэр ийм бичээ энэ төр байдаг. Тийм зүйлийг нь бас
аваад өгчдөг. Энэ дэлгүүрийн яг энэ хэсэгт нь байдаг шүү. Мөнгөөрөө ийм эрүүл ингредиенттэй хоол авч байгаарэ гэд бас зөвлөждөг. Тэгэхээр ер нь бол жингээ хадгалах гэдэг маш амархан шүү бүсгүйчүүдээ.